За орой мэнд хөргөө үзэгчтэй. Би дагаш нэвтрүүлгээ эхэлж байна. Энэ хүртэл битгэд 2015 онд 15 айлаар Оросд очилсан байна. Хоолой хэлгүй хүлээж байгаарай. За. Яхс шүү сошиал. Ингэж наадахгүй юм уу? Ой. Тэгээд өнөөдөр Rock Pop-ийн нэгэн төлөөлөл болсон өсгөн зочлон хэний гэдгийг нь утгагүй та бүхэн мэдэх болно. Ингээд явж материалаа цуглуулцгаая. За баярлалаа. За ингээд эмэгтэй уран бүтээлчдэр очих болохоор тэгээд хүнсийн ногоогоо цуглуулчлаа. Бүхэн гол мах эстэй хийх гэж байгаа. Одоо ингээд чирээ чимгэлэх нэг жоохон юм бэлтсгээ. Сүүлд мандрин дээр За баярлалаа. Сайхан баярлалаа. За ингээд хүнсийн материалаа цуглуулаад дууслаа. За одоо дамнаа гарцгаая. За би тагаш нэвтрүүлэг маань ингээд зочныхаа гэрийнхэн гадаа ирсэн байна. Өнөөдрийн нэвтрүүлгийг оролцогч маань Монгол Улсын говийн жижигчин Алтан цэцгээс. За ингээд гэрт орцгаая. Chupa Chups-ийн хөтөг тоглоомтой шинэ жилийн бэлэг. Chupa Chups амьдралыг амттай болгоно. Мэргэжлийн ус арчилгааг гэртээ Красис брэнд шинэ жилийн мэнд хүргэе. 2015 оны би дагаш нэвтрүүлгийн хамгийн төгслийн дугаар Монгол Улсын говийн жижигчин дуучин Алтан цэцгээс байж байна. Эдний галтгооноос хүрлээ. Одоо бид хоёр ерөнхийдөө юмнуудаа бэлтгээд ирсэн. Танад өхрийн гол махын стейк, тэгээ салааттай бас нэг десерт бэлтгэж байгаа. За. Хамтраа хийндэ. За, юуны өмнө NNC телевизийг үзэж байгаа. Монголынхаа бүх ард түмэндээ телевиз үзэгчдээ шинэ оны шинэ жилийн баярын хамгийн халуун мэндийг хүргье. Тэгээд өнөөдөр бас манай галтгоонд одоо бас энэ мундаг тоогооч ирж за бас гэрээ эзэгтэй бас надад хоол зааж өгч за шинэ оны бас баярын зоогийг бэлтгэж байгаад манай гэр найзууд маань гэр бүлийнхэн маань маш их баяртай байна. За ингээд хоолнд орцгаая тий. За тэгээ. За би туслая тий. За би ямар ч байсан эхлээд хоолнд орох бэлтгэх зүйлүүд угааж өгье. Угааж тий. Гэхдээ ерөнхийдөө бас бид нар чинь заавч үлээ муутай байдаг болохоор тэр олгоо учиргүй их ингээд байнга гэртээ галтгоондоо хоол хийгээд юм гэж баг байдаг юм дөө. Тэгээд ер нь бол хоол чи их гоё мэдрэмж их шаарддаг. Яг бид нар чинь хүүхэд байхдаа аав ээжийнхаа л одоо гэрийнхаа хэв маягаар ер нь хоол хийж сурдаг тий. Одоо юу гэдгийг бууз гурил илтгэс хэсүүлэл би одоо яг санддаг юм а би бүр жоохон багтаал бараг 2 3 дахь ангийн хүүхэд байхдаа бууцны гурил илдэж сурж байсан хамгийн анх эхлээд. Тийм тэгээд цаашаа тэгэл үргэлжлээл мах татаал тий. Тэгээ шөлтөө хоол хийж эхлээл. Тэгэл янз бүрийн тухайн үед ямар ч хоол хийж исэн тэгжсэнаа тэгэл нөгөө хоолоо буруу зөрүүч хийжсэн юм давс энтрээ тий. Тэгж хаягийг мэдэхгүй сайн тааруулж чадахгүй тийм л байсан. Тэгэл урдгороо ороод ирчихсэн нөгөө. Үгүйтэй аль эзэгтэй юм чи бас хийлгүй яах вэ? Гэхдээ ихэвчлэн ер нь юм нарийн ширийн хоол гэхээсээ илүү тийм юу маягийн хоолнд л их гэрээ хоол. Гэрээ хоол. За ямар ч байсан урлагийн хүний гэрт ирсэн юм байна. Урлагийн асуулт асуухгүй байж үгүй. За яаж яваа дуучин болчих вэ? Би ер нь хүүхэд байхдаа дуулдаг байсан да. Хүүхэд байхдаа л ерөнхийдөө манай элэн цэмээ дуулчин хүн байсан. Тийм манай элэн цэ өвөө эмээ хоёр ер нь бас их нутагтаа алдартай дуулч хуурч хүмүүс байсан. Манай эмээ одоо манай ээж маань нам ерөндөө бас эрт өнгөрснөдөө гэхдээ нэг намаа нэг 10 жилийн сурагч байгаад дуулахад намаа нэг тэгжсэн юм аа. За чийч нэг манай ээжд нэг хурц дуулахгүй л байна да нэг тэгсийгээл дуулж ингээд намайг их голох маягтай тий хэлжсэн. За би төмс арилгаж өгөө. Тэгээ төмс арилгач. За 10 дугаар ингээ 1991 онд төгссөн. Налахад 10 жил төгссөн л дөө. Тийм тэгээ 1 жил алдсан л та. Бас нөгөө гэр орны аав ээж маань урлагийн хүн болохгүйгээд анх бүр намайг чинь бүр цочоод гайхаад манай аав чинь бас сэтгэл зүгээр надад бас ер нь урлагийн хүн бол маш их ажилдаа завгүй байдаг. Тэгээ ер нь хизээч одоо тий
урлагийн хүн маань одоо их эсэргүүцчихсэн юм а. Ягаад тэгэхээр би 10 жил тахт их мундаг сурдаг байсан. Ер нь онц төгссөн шүү 10 дугаар анги. Тий одоо манай налахын 2 дугаар 10 жилд миний юу бэдэж штэ. Тэгээ миний багш одоо мундаг багш байгаа. Ичээ одоо Монгол Улсын гавьяа жүжигчин. Тэгээ бид нар 92 онд сангийн аж ахуй явж байсан. Манай ингээ харчин баска тоогооч хийжсэн штэ. Тийм үү. Баскаг нутгийн атмаа ирээд иргэтлээд тэгснэ ир юм уу юм уу гэл үсэн хардаа бооцсон болохоор тийм тэгээ их гоё хөгжилтөө ер нь бас их хэдүүлээ ер нь сайхан байсан дөө. Атагч нөгөө хүүхд нөхөр жоохон өн дээр уургаасаа сая 2014 онд дахиад ээж болсон. Тийм тэгээд ээж болоод ерөнхийдөө бас яг хөө бас энэ чинь 3 хүүхдээ ээж очиж байгаа болохоор ерөндөө бас нэг хүний ярилцлага уншсан юм аа. Нэг айгу харамсаад те залуу ахтаа нэг хүүхдүүдээ нөө хитрхи хайхрахгүй бас ингээд хитрхи гэр бүлээ анхаарахгүй өссөн. Одоо болохоор гол хардаад идэв юм аа гэдэг нэг манай нэг бас урлагийн нэг том хүний ярилцлага уншижсэн. Мэдээж альва амжилтанд хүрэхийн тулд аливаа юмд бол ширт бас хэрэгтэй шүү дээ тий. Тийм тэгээд илүү их одоо ачаалталтаа тэгэхээр бас ээж болсон болохоор бас арай л нэг жоохон хүүхдүүдтэй ядаж хичээс уулна хоол унданд нь одоо ч бас нийгэм чи өөрчлөгдөд байна шүү дээ. Тийм ядаж энэ хүүхдүүдтэй юмаа мэдэхгүй бол ба гадуур нь баахан явж исэн чи гинт нөгөө хүүхдүүд нь том болоод ямар хүмүүжлтэй, ямар үзэл бодолтой болох нь тэднээс өөр шалтгаалж байгаа шүү тий. Зэрэг гинт ингээд том болцсон юу хийчихвэ гэж бодвол яана гэж бас нэг жоохон бодсон шүү. Яадч байхгүй. Эргэн уран бүтээлд 15 онд ирнээр одоо мохтой жил бай. За 15 онд би сая манай гитарч аяц хөвч өөжгийтэй хамтраад нэг шин цомог гаргах гэж бэлдсэн. За. Он гаргаад тэр цомгоо гаргана. Тийм энэ цомогт маань олон сайхан шин дуунууд орсон. Саяхан би хайр гэж шин дуун дээр клипний зураг 100 авахулсан байсан. Тэгээ саяхан гаргасан л та оны өмнө. Тэгээ хайр гэж шин дууныхаа. За тэгээд энэ цомогт маань миний гэр бүлийн шинжил. За нөхөртөө зориулсан чамаагаа үнсэе гэж. Нэг мэдсэн чи гэр бүлийн амьдралд байгаад 20 жил болсон бай. Тэгээд яг гэр бүлийнхаа хандаа зориулаад 20 жилийнхаа ойд зориулаад. Танаа 2 жил 20 жил болцсон уу? 20 жил болцсон. Тэгээ 3 хүүхдээ аав ээж болчихсон. Буян. Гэр бүлийнхээ хүнтэй танилцчихсан түүхээс анхны хайраа. Би 1995 онд оюутан багтаа тэгэл багштай загнуулаад Холливуд баарнд уулдаа. Багштай загнуулаад гэсэн нэр ёо. Бисээ чамтай хичээлэхгүй, ажиллахгүй гэд манай багштай. Тийм тэгээд 95 онд анх баарнд уулж байхдаа танилцсан уу? Тий, танилцсан. Тэгээ манай хар сарны хамтлагийнхаа анх танилцсан болчихсон шүү дээ. Хар сарны хамтлагийн Амрамата хоёртой бас найзуу. Тэгээд Амрамата хоёрын хамгийн анхныхын цомгон дээр нь бас манай нөхөр тусалж исэн. Дээрээс нь бас найзууд манай Мадагийн ах Магна гэж залуутай айгу найзууд гэсэн. Тэгээд бүгдээрээ танилцаал. Тэгэл танилцсан гутаа надад юм зүрхийн хэлбэртэй набор бэлгэлээ. Тэгээ хамгийн сонирхолтой нь төрсөн өдрөөрөө танилцж байлаа. Айгу романтик байгааз. Залтайгаа ч бас би студид нодлон жил зарсан. Тийм би гэр бүлийн хүн болоод гэр бүл маань өнөр өрхөн болоод хүүхдүүдэд цагаа зарцуулах гад тэгээ ерөнхийдөө бол зарсан. Зөв. Тийм тэгээд манай дуучин бол маш авьяастай мундаг. Би бас бэлэгшээ гэдэг байгаамаа их тийм мундаг авьяаслаг тий. Нөгөө талаас хөдөлмөрч залуу зарсан да. Камертоны. Тий, манай камертоны бол. Тийм тэгээд ер нь бас миний бас л нэг дотроо бас бизнес хийж гэнэ үү та? За ерөнхийдөө бол яг тэ нэг бизнес гээд гэр бүлийн хүмүүс бизнес хийж яхад яг ер нь бол бас найз хүүхнийхээ дэлгүүрт дангуу түрээслээл Diva гэдэг Diva бутик гэдэг одоо дэлгүүр ажилласан. Тэгээ ерөндөө бол бас янз бүрийн жижиг сажиг бизнесүүд хийхээр хүн маш их задард юм байл л да оюун ухааныхаа хувьд. Хүмүүсийн хөдөлмөрийг асар их ойлгодог, задардаг ер нь альва яг дуучин хүний хөдөлмөр, тоогооч хүний хөдөлмөр ч гэсэн маш их байгаа штэ. Тэрнтэй л адилхан нэг мухлаг цанин зараад сууж байгаа хүн ч гэсэн өвлийн эрт болсон тий. Сононгоо яаж борлуулах уу гэж оюун ухаанаа ажиллуулна гэх мэтлэг хүн болгонд л нэг юм хөдөлмөр юу шингэсэн байдаг. Тэрнтэй адилхан тэгэл ер нь бол маш их зүйлийг ойлгосон. Дээрээс нь студ ажилласнараа хүмүүсийг цалинжуул сурах тий. Хүмүүсийн одоо
хүмүүстэй харьцаж сурах ч гэдэг юм уу. Тэгэл ер нь айгүй олон юмн дээр нэг яат юм бэлээ дээ. Цадарт юм бэлээ дээ. Би тэгээ бүр бодсон штэ үгүй нэр нэг 10 эдхэн үнийг ингээд юун дунд л ингэж стресстэйж хямарж байгаагүй. Энэ 1000 хүнтэй тэгээ за бүр ажиллаулдаг хүмүүс яад юм болоо яана гэж орог бодож байгаа юм чинь. Цаашдаа бизнесээ хэр өргөжүүлэх чинь өөр тал өөр яг тэгээ бас энэ чинь өргөжүүлэлгүй яах вэ? Сегмент рүү орох юм байна. Бас нэг тий. Энэ чинь бас өөрөө нөгөө нэг ялангуяа хүүхдүүдтэй хүн чинь бас нэг бодол байна шүү дээ тий. Танаа энэ гэрээ чи тогтчлоход голчлон юм ихе оролцдог. Би өөрөө л оролцсон л та тий өөрөө. Бисаа орж ирээд энийг манзаарлаа тий. Би өөрөө баяд хүн. Энийг баяд юм л ганцаараа. Манай нөхөр баяд хүн л тий. Увс аймгийн Малчин сумынх. Тэг бид нар энэ жил юу яасан? Увс аймгийн Малчин суманд очиж Баян архан гэдэг ууланд сайхан би нар шиг өгдөх аав нутаг гэдэг. Жохо айлж хөө. Тийм шүү дээ. Олон бол. Би ер нь уцаа авчирч байгаад нэрээ жохо айлж хөө. Нэрээ шин дуурах гэж юм мэдэх үү? Хамаатан болоо явчлаа хөрхий. Малчин сумын 90 жилийн ойд оролцоод тэгээд манай гэр бүлийн хүмүүс маань Малчин сумын одоо ойд зориулаад Малчин сумынханд бид нэр хөгжим авч бэлгэлсэн. Сумын ард иргэдэд. Тэгээд тэр баяд эмээлийг манай гэр бүлийн хүн нутгийн ард иргэдээс өгсөн. Би гоё бас тий энэ мундаг гоё хоол хийж байгаа. Ер нь нөхрийнхөө ямар зан аашинд дуртай нөхрийнхөө ер нь нөхөр ер нь манай нөхөр ер нь их даруухан тий төлөвхөн хүн байна цаг магтаа. Төлөвхөн тий тэгээд их дуугу бас нэг яг тэ эн чин бид нар чин тэ бизнес хийх гэж юм тэгэл ажил үүсгээл ер нь юм дээр л бас айгүй цаг наргүй явж идэг тэгэл их тийм хүнлэгэлтэй миний ханч одоо их юу гэдгийг үр хөвгттэй маш их хайртай гэр бүлдээ маш их хайртай гэр бүлийнхээ төлөө маш их анхаарал тавьдаг ер нь бүр ингээ өөр гэр бүлүүдийг анхаарах бараг зарим тохиолдолд бүр хэтрээд энэ одоо гэмээр л тийм гоё анхаарал тавьж чаддаг. Тэгээ би гоё чамд зориулаад Малчин суманд клипийг авсан Баян архан уулан дээр бид нар гараад авсан тэр клипийн дууг би гоё дуулж өгье гэж бодож байна. Тэхүү. Тэгээ. Хоёлоо гоё хоолой бүр амттай болохын тулд гоё дуулъя л та. Хоол бүр амт ороод явчих. Би зөв утсан дээрээс юуг нь тавьчих. Энэ клип маань манай Улсын филармоны симфони оркестр тоглосон. Манай гитарч Айцгогч Өөжгийн зохиосон Нар шиг өгдөх аав нутаг гэдэг юм дуу байгаа. Тэгээ манай хадам аав нодлон бас бурхан болцсон. Тэгээд аавын дурсгал зориулаад бид нар хийсэн. Сайхан доо сонсоод хоолоо хийгээд. Асрах тусма улам тодордоо арван баян хайрхан минь амин сүрхэн мөнхийн уяатай амьдрал хайрласан миний нутгаа аяавим оногнота асастуда хайртай улсмин намарын шумшин архиад нисэн нар шиг ганцхан миний нутгаа. Саа нэг юм л доосон. Очсон юм шиг болчихлоо. Би чамд ингээ хоол хийж байгаа болохоор нутгаа санаж байгаа ах гэдэг яг одоо баяд нутгийг болж байгаа юм шүү дээ. Баярлалаа. Стайг баярлалаа. Тэгээ юу бол үгүй их гоё л доо. Дууны үгэн дээр гарсан тэр бүх тэр дүмбэрл хайрхан бүгднийг баян хайрхан тий. Асрах тусмаа улам тодордог 10 баядын баян хайрхан мэн гэд ер нь одоо баяд хүмүүсийн яг л шүтэж явдаг, биширч явдаг энэ гоё үгийг манай Хүрлаатрах бас зохиосон яруу найрагч. Тэгээ манай Өөжгийн манай бас симфони оркестртэй энэ дууг хийгээд. Үржингийн Хүрлаат руу. Тий. Тэр одоо бас энэ дуугаараа
Ер нь бас морин уурын наадамд ч гэсэн оролцъё гэж хоёулаа бодоод байгаа шин. Манай өөжгийн ер нь мундаг авьяастай мэдрэмжтэй залуу л да. Хоёр хүрээ хоёулаа. За тий би энийг яа. Хоёр хүрээ хоёулаа. Одоо ингээл ажилтсан нараа. Ана хүүхдүүдээс чинь нэр 3 хүүхэдтэй те. 3 хүүхэдтэй. Том нь Том хоёр маань том нь 6 дугаар анги. Урлагийн авьяастай хүүхдүүд Манай ээжигээр барьж байна. дунд охин бол одоо дуусан цамг гаргасан. За одоо энэ бас MSC-ийн тэдэд үзэж байгаа үзэгчтэй манай дэлхийд алдартай Frozen гэдэг хүүхдийн киноны. Тий, дууссан байгаа. Тэгээ клипийн манай TG Entertainment-ийн залуучууд хийсэн. За аав бүр тайзан засажгүйгээд бүр энэ шинжилгээд манай хүүхдийн ордны авьяаслаг маш мундаг авьяастай юм бицэн хүүхдүүд маань за манай орчин сургуулийн 2-9 ангийн хамт олон бицэн хүүхдүүд маань энэ клипэнд бүгдээр оролцсон тоглосон байгаа. Тэгээ 50 хүүхдийн хоолтой Улаанбаатар чуулгын хамт олон тусалсан. Тайзан дээр нь гоё тайзсаад аав бүр эзээч бүр миний тайзыг тэгж гэхдээ миний 13 оны тоглолтын тайзыг манай нөхөр засаад тэгээд нөө төрөөс ярихад цаа ах маань нариулга хийжсэн. Цаа ахалтай алтаа чи нэр ямар азтай юм бэ нэрээ. Шинжэнгөө бүр унтахгүй бүр өглөө болчих. Яасан гэхээр Америкаас холограм нөгөө 3D гэрэл эднэр чинь бас совор штэ Монгол тий. Тэгээ нөгөө бүх аппарат техникүүдийн нөгөө Америкаас загсан чинь нөгөө тэр цаг хугацаанд ирэхгүй. Тэгээд яг тоглолт хийхээ ерөөсөө нэг маш хэдхэн хоногийн өмнө амжихай боллоо гэж аавдаг айгу амар. Тэгээ бүр хамаг реклам эдрээ цацсан үзэгчтэй хуурч болохгүй. Хятадаас нөө бүх юмыг авчирсан л та. Манай нөхөр бүр өөрөө яваад, бүр Гуамжуу яваад, бүр Хятадаас бүх юмудыг авчираа. Тэгээд нөө бидний анх тооцоолж яснаас ерөөсөө ингээд дүрс мөрс юм айгу тийм юу болцсон. Жижигрээд. Тэгээ бүр айгу чи. За энэ дандаа халбагнууд тийсэрээ юу хэрэгтэй? Хадаа очоо. Хааны өгч бүгдээ л орж ирээд ухаж үзээд мэдсэн шүү дээ. Ер нь хэр гэрээ эцэгтэй наа. Яг тэ ер нь бол бас сайн бол тооцогдохгүй. Тэгээд яаж яхад манай чи бүр хөөрхий бүр шинжэнгөө нөгөө тайзсан янтаа. Ана төлөвчтэй гайг байгаа. Тийм. Тэгээд шинжэнгөө бүр тайзан дээрсэн бүр суугаад өглөө 8-9 бүр суугаад тэгээ босоо ямар гайхалтай юм хичээстэй. Би бүр хэдийнэ ядраад ачаад унтаад ирсэн байсан тэгээд яг тоглолт эхлэх гэж байхад тэгэж нэг аварч иж илээ. Тэгээ сая охиныхоо тайзыг бас засаад бүр өөрөө яваал ер нь. Мундаг аав, мундаг хань байна. Мундаг аав, мундаг хань яриад байх юм байхгүй. Манай нутгийнхан чи тийм шүү дээ. За. Баяр хүмүүс гэж хэлэх гээд байна. Шүүр. Шүүрээр яах? Шүүр. Хогны шүүр шиг. Юу? Бага. Харагдлаа. За. Ау. Бана. За хэр хатуурнд явж байгаа энэ жил. Сайн явж байна. Бид нар ч бас яг вэ. Би энэ жил тэрэгцэртэй иргэдийн холбоо тэгээд ер нь за зөндөө олон газараар явсан дөө. Тэгээд зарим үедээ бас нэг хөрхий те шинжилгээ тэмдэглээд үнгүй их хөвчлэн дуулаад хөвчлэн дөө. Тэгээд хамаагүй шүү дээ. Ер нь бол. Тийм тэгээд янз бүрийн албан газар манай төсөө хөрөнгө хүрэлцэхгүй байх муу байх. Тэгтэл одоо гоё таныг бас дуулуулъя те. Та бас ирээд ингээд дуулаад өгөөч нэ тэр ихэр ер нь дургуйцтгүүдээ тэхгүй ингэхгүй гээл ер нь хэлдэггүй шүү дээ. Хүмүүсийг баярлуулж чадаад би л бас нэг очиод баярлуулж чадах тийм боломж байх юм бол тэгэл би хэлчихв. Ханштай дуучин бэ? Өндөр ханштай үү? Яг тэ албан газар янз бүр байдлаас л болно шүү дээ. Тохиролцоо. Тэрээс одоо нэг төлөв сонингоор биш одоо сайдуудаар бишээд байгаа шиг нэг учиргүйний хайхтар өндөр хайрын цочтол өндөр дуурайхгүй. Гэхдээ эн чинь бас хөдөлмөрлж байгаа юм чинь. Өөртөө хөдөлмөрийг бас өндөрлөх байх хэрэгтэй тий. Би мөнгнөөс сэрчихв. Болоо. Ер нь болоо тий. Саус үлдчихэж байгаа юм өөрөө. Чи бүр ерөөсөө надад үлдчихсэн ерөөсөө божигнуудад өөрөө бүгдийг хамаг юм аа. Даван хийгээд өгөөч. Аргуудээ мэрэгчийн тоглож юмс чи. Одоо нөгөө тайсан дээр гараад бид нар дууд мууж байхгүй юу? Яг адилхан. Ааха. Тайсан дээр гараад дуудахтай яг адилхан ерөөсөө. Миний хичээлдээ сурч нэгэ нууж байхгүй юу? За. Оо бас тийм юм байна. За бас тэр бас зүгөө. Энэ алтан чинь гарын хаал юу вэ? За миний
хамгийн сайн хийж чаддаг бол ер нь би бууз хийдэг юм да. Сайхан яг Монгол хоол ер нь бууз, суушуур, банштай, шүл, банштай, цай. Тэг өөрөө ч гэсэн дэлгүүрт одоо ресторанд ороод хоол идэхдээ дандаа л шүлтэй хоол авч идчихэдэг. Яна би бүр гоё хоолных нь гоё үнэртэн шууд ингээд шүс ялгараад ингээд юу яагаад байна штэ. За энэ соосоо ямар хурдан амжуулаад бүр харахын зураг бүр бошоохоо хийчихвэ чи. Чи бас нууц. За бүх юм секрет нууц юм биз дээ. За би яах вэ? Би одоо урлагийн могны соус. Ирэнгүүтээ сармас. Яа шүү. Би бас юу яасан л та. Энэ розмари гэдэг нэг. Тэгээ розмари авчирсан л та. Байгаал та розмари авчирсан. За тэгээд өшөө яан шүү. Цагаангаа хэрэглэх үү? Цагаангаа яг энэ хэрэглэх нэр нь хатаа хоолндоо бол цагаангаар хэрэглэдэг юм да. Одоо бид нар нэг юу яхаад байгаа болохоор ер нь цагаангааг л гарал амьсгалаад байна шүү дээ ерөөсөө. Тэгээ ер нь үнэхээр сайн байлээ шүү үзэгчтэй. Яг ингээд зөгийн малта, цагаангаатай лимонтой уусаал ерөөсөө л энэ юм ба цагаангаа яг би ерөөсөө бүр баян хэрэглэж байгаа. За хоёулаа шинэ жилийн баяр болж байгаа юм чи. Би бас нэг сайн чанарын кадет их дуртай байд юм аа. За. Тэгээ ингээд буучих. За баярлалаа. Уучиг нэвэж одоо хоол хийж. Шинэ оны баярын мэнд төргий. Шинэ оны баярын мэнд. Үзэгчтэй бас шинэ оны баярын мэнд төргий. Тэгээ гоё шинэ жил одоо өөрөө бүр монголчууд бидний миний хувьд ч гэсэн хамгийн гоё баяр. Тэгээ монголчууд маань ер нь хуучин муухайгаа орхиод те шинээр бүх зүйлийг сэдэж шинэ хүсэл мөрөөдөө биелүүлэх гэж бас нэг нас нэмсний тийм сайхан баяр болдог гэж би боддгийг. Стойна. Сюрприз арах найзууд маань ямар хүмүүс ирж байгаа вэ? Манай талс судалдааны төвийн захирал мөнх гэрэлгээд өсгүй. Манай одоо гайлийн бас булган дах одоо гайлийн ахлах байцаагч баярмаа гэдэг өсгүй. За манай хороололт гэдэг модолита гэдэг дэлгүүрийн захирал дандаа л би чинь өөрөө урлагийн өмөр дандаа юм дэлгүүрийн гоё хөдөлсөөлөлт хотын бүсгүүчдийг баярлуулж идэх бас их гоё юм ийм бүсгүүчдэд найздаг. Outside is frightful, but the fire is so delightful. And since we've no place to go, let it snow, let it snow, let it snow. It doesn't show signs of stopping, and I've brought some corn for popping. The lights are turned way down low. Одоо зочдыг л орж ирэхийг хүлээж байна. За ерөнхийдөө одоо ер нь л орж ирж байгаа юм шүү. За. Би очиж өгтөж авъя те. За яг ирчлээ. Одоо манай найзууд ирж байна. Ямар баян дээ. За юу? Исто гоё. За исто маш том сюрприз та нарт бэлдсэн байгаа. Исто гоё. За баярлалаа. Акада найз ирсэн байна. Хувцас тавьж өгөөрэй. Яа, акада үнсэй гэж штэ. За анаа үнсэй. Яна миний охин ч бүр шинэ оныхоо хувцсыг өмсөөд бүгдээрээ ер нь гоё. За энэ бэлгнүүд байгаа ийшээ тавина. Хүлээдэг аны сүлжин арай хөрхөн үс минь хорон сүлд модоо чимнэ дүүрэн ац жаргалтай зөөлөн гонигтай дуулахан баярлалчлан ирлээ шинжилийн үдэш гэртэлдэг жаргалтай шинжилийн үдэш бүгдээ. За та бүхэнд бэлтгэсэн миний оройн зоог. Би гол байхстай. За яа маш гоё хамттай. Маш гоё харагдчихна. Өнөөдөр MNC телевизийн хамт олон. Тэгээд энэ би тоогооч гэдэг нэвтрүүлэгт намайг урьж оролцуулсан шинэ оны шинэ жилийн баярыг одоо тохиолдуулаад. Тэгээд би бас та нарыг урьлаа. Найзуудтайгаа би гоё шинэ жилийн үдш бас гэртээ энэ мундаг одоо тоогоочийн хийсэн маш гоё амттай стейк. Тийм тэгээ манай гэрийн галтгоонд хийсэн энэ стейкийг за энэ залуу маань жамба гэдэг тий. Маш гоё амттай юм хоол бийж бэлгэлж байгаа. Хоол хийчаад дуусах. Үнэхээр гоё. Тэгээ танад салат бэлгээ тавьсан байгаа та бүхэн зориулаад. Бэлгээ тавьсан байгаа. За. Тэгээд өхрийн гол махаа стейк, мөгний сүмстэй
Дахиад одоо нэг тавг. Тухтаа сууж. Тухтаа зоглороо. Мэргэжлийн ус арчилгааг гэртээ Красис брэнд шинэ жилийн мэнд хүргэе. Dancing bears painted wings, things I almost remember, and a song someone sings once upon a December. Ингээд манай Алтан цэцэг гавьяатын минь найзууд хүрээд ирлээ. Өөрсдөө танилцуулаад тэгээ гавьяатынхаа талаар нэг магтаал өгөө харамгүй хайрлацгаарай. За би одоо Алтаатайгаа маш олон жил үргэж байна. Бараг 15 6 жил үргэж байна. Миний Алтаа бол үнэхээр гоё энергитэй, маш гоё эмэгтэй. Сангнаад байна, хөөрөөд байна, энийгээд байна. Би ер нь Алтаатайгаа энийхгүй тийм цаг мөч бараг байдгүй. Өөрөө айгүй гоё хөгжилтэй дээрэс нь. Тэгээд ийм гоё эмэгтэйд найздаа маш их баярлалдаг. Найздаа хайртай шүү. Чи бол миний бараг шүтэн шүү гэж хэлээ. Тий. Шинэ жилийн баяр бол ямар ч байсан миний хувьд бол одоо юу гэдэг найз нөхөд гэр бүлийн хувьд маш сайхан баяр болдог. Тийм ээ, шинэ жил гэдэг хамгийн гоё аж аргалтай. Дээр нь хүний амьдралд ерөөсөө юу юунаас илүү чухал бол гэр бүлийн аж аргал гэдэг юм байдаг. Эмэгтэй хүнийг те ардах ханаар нь дүгнээ, нүд нь асаалттай, тийм ээ, гоёмсог байгаа бол те өөр хүүхэд нь энийг одоо халигд салгаад энийг цацарж байгаа бол тэр одоо эр нөхөр хамгийн сайхан явуулж чадж байна тий. Тийм учраас одоо энэ дашрамсхүйгийг хэлхийн аргагүй. Энэ бол тийм ээ бас тий амар гоё тий. Монголынхаа нийт ард түмэн бүх найз нөхөд дүүс гэр бүл үр хүүхэд одоо бүх сайхан хүмүүстэй одоо 2016 онд эрүүл энх саруу сайхан байж одоо юу сансан ажил бүхэн сэтгэлчлэн бүтээрээ гэж танаа телевизээр дамжуулаад одоо өрөөё. За ингээд манай бие тогооч нэвтрүүлгийн энэ жилийн хамгийн сүүлчийн дугаар манай гавь жишээ Алтаагийнхаа сайн тэгээд эх хондоо уран бүтээлээр ариун байж шинэ уран бүтээлтэй дахин уулзцгаая. Шинэ жилийн баярын мэнд хүргэж та бүхэн шампанскаар уулзцгаая. As дээр гоё авчир энэ төр авах. За шинэ жил баярын мэнд хүргье. Эх хондоо сонсон бүхэн сэтгэлчлэн бүтэх болтугай. How